Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэг хуралдаж энэ 7 хоногт улсын хурлын жуулгнаар хэлэлцэх хяналтын тухай хууль болон эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслүүдийн талаар хэлэлцлээ. Хяналтын тухай хуулийг өмнө нь засгийн газраас өргөн барьсан ч эргүүлэн татаж байсан. Нэгдсэн бүтэц зохион байгуулалтаа төлөвлөсөн мэргэжлийн хяналтын байгууллагыг тусдад салах нь зөв буруу эсэхэд өмнө нь улсын хурал хэлэлцээд өнгөө тавьсан байсан. Гэтэл энэ төслийг засгийн газар бараг өөрчлөлт оруулахгүйгээр дахин өргөн барьсан байна. Мэргэжлийн хяналтын чиг үүргийг задлж болох ч яамт дээр бус төрийн бус байгууллагад төвлөрүүлэх нь зүйтэй гэдэг саналтай байгааг Монгол Ардын намын бүлгийн дарга Бямцагт мэдээллээ. Улсын хурал дахь шударгаас эвслийн бүлэг хуралдаж засгийн газраас өргөн барьсан эдийн засгийг эрчимжүүлэх тогтоололон хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэн байна. Засгийн газраас эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх тогтоолын төслийг яаралтай хэлэлцүүлэхээр улсын хуралд өргөн барьсан. Энэ тогтоолыг өнгөрсөн 7 хоногт хэлэлцэх байсан ч засгийн газраас эргүүлэн татаж баасан гарагт дахин өргөн бариадсан юм а. Эвслийн бүлгээс эдгээр асуудлыг хэлэлцэж эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэх зүйтэй гэж үзжээ. Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэх зүйтэй гэж үзжээ. Тендер шалгаж төсвөөс их хэмжээний мөнгө авсаатлаа чанаргүй барилга байгууламж зам ашиглалтанд хүлээлгэн өгсөн тогтоогдсон 8 компаниг тендерийн хар жагсаалтанд оруулах хүсэлтийг нийслэлийн удирдлагад гаргажээ. Их сурвалжийн мэдээлж байгаагаар бэрх зараа, чичийнхаа ар төлөвлөлт болон Нэмүт Момметал, Мот Метал, Асатын Монгол намгай хайрхан, Монгол асфальт товуу засаг гэсэн 8 компаниг сангийн яамны тендерийн хар жагсаалтанд бүртгүүлэх саналыг Тусын яамд хүргүүлэхээр болжээ. Санхүүгийн зохицуулах хорооноос компани тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахыг сануулan компани засаглалын сургалтанд суугаагүй компаниуд болон төлөөлөлтөөр дах зөвлөлийн гишүүдийг зарлаж байгууллагын захин хуудсанд байршуулжээ. Бүтээн байгуулалтын цаг уулзалтанд эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр оролцож төр хувийн хвшлийн түншлэл концессор хэрэгжих авто замын төслүүдийг танилцууллаа. Дэд бүтэц барилга байгууламж хоолойн тээвэр нисэх буудал, байгаль орчин боловсрол, эрүүл мэнд соёл аялал жуулчлалын нийт 51 төсөл байгаагаас авто замын 17 төслийг энэ хурлаар онцлсан юм а.